За нэг төвшигчээс нэг 2 зүйл асууя. Энэ үндэсний аудитын газарт энэ гадны зээлээр хэрэгжиж байгаа төслүүд дээр аудит хийх тийм чиг үүрэг байд юм уу байдгүй юм гэдэг нэг асуулт байна. Одоо таныг төрийн нарийн хийж явахад ч гэсэн байсан одоо энэ зээлээр хэрэгжиж байгаа төслүүд дээр ямар хөө ашиглалтай, ямар хөө зарцуулалттай явдаг. Бидний зээлийн ашиглалт гэж нэг 2 янзаар ойлгоод байна. Нэгдүгээр бид нар зээл авсан мөртлөө одоо төсөөсөө болоод оруулж ирч чаддгүй төсөө өрөөнөөс болоод. Нөгөөх нь бол би ашиглалт зарцуулалт талаас нь яриад байгаа. Энийг ер нь хянах боломж өгд юм уу? Ер нь аудит хийх юм уу? Яаж явдаг юм? Тэгээ энэ тал дээр та ер нь яг юу гэж боддгийг? Гадны зээлээр хэрэгжиж байгаа төслүүд ер нь яг үр ашигтай яваад байна уу? Энэ дээр ямар дүгнэлт гарах ёстой юм? Та нэг энэ дээр байр суурь илэрхийлж. Ажлын хэсгийн 4 Магнас өрнө хариулъя. Магнас өрнөгийн микрофоныг өгөөрэй. Ажлын хэсгийн 4. За Батуулдаг гишүүний асуултанд хариулъя. За энэ гадны зээл тусламж ийм төслөөр хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр бол аудитэд хамрагдана. За 19 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орохдоо төсвийн төрийн санхүү төсвийн хяналт гэж ороод за энийг төрийн аудитын тухай хуулиар тодтохдоо ер нь одоо нэлээд өргөн хүрээнд тодорхойлж өгсөн байлээ. За энэ дотор бол төсөв санхүү хөтөлбөрүүд, төсөл арга хэмжээ, за эргэн төлөвлөлт нөхцлөөр ашиглуулж байгаа үйл ажиллагаа, худалдаа авах ажиллагаа, хувьчлал, дуудлага, худалдаа, тэзүү, за хөрөнгө оруулалт, зээл, гадаа зээл тусламж, хандив, санхүүгийн дэвлэл, өрийн баталгаа, үнд цаас гэдэг ер нь бүх зүйлийг одоо ингэж хянахаар туссан байдаг. Тэгэхээр гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр бол зайлшгүй одоо аудитод орох ёстой. За энэ бол төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд төсөвт хийгдэж байгаа жил болгоны тайлагналаар нэгдүгürt одоо жил болгоных нь үйл ажиллагааны тайлагнал дотор багтаж нэг явна. За хоёрдугаарт угаасаа төсөл хөтөлбөр дуусахад бол зайлшгүй энэ одоо аудит бол хийгдэж ингэж үр дүнгээ бол тооцож явах хэрэгтэй. Энэ утгаараа бол одоо энэ онцгой юм одоо нэг мөн төсвийн аудитын хяналтын нэг чиглэл сэдв болмон. Ер нь бол энэ гадны зүгээр туршлагаас харахад бол зарим том төслүүд дээр бол ийм урьдчилсан аудит хийдэг ийм хэлбэрүүд байдаг юм билээ. Жишээлбэл одоо төмөр замын хил холбоотой гэтэл тийм ээ урьдчилаад энэ тэзүү өнтер нь хийгээд тэгээд үнэлт үр ашиг тийм тооцоо одоо санал зөвлөмжөө танилцуулаад тэрнийхэн дагуу асуудлууд дахиж авч үзэгдээд ингээ явдаг ийм туршлагууд бол олон улсын одоо ийм хөгжингөө улс орнуудын туршлага нэлээд байна. За Лимагийн тэр тунхаглыг би түрүүн хэлсэн энд бол энэ урьдчилсан болон дараагийн танилцуулга дараагийн аудит гэсэн 2 хэлбэрээр асуудлыг тавих зүйтэй. За дараагийнх бол заавал тавигдана, урьдчилсан хийсэн гээгүй заавал хийгддэг. За шаардлагатай бол урьдчилсан хийх нь бол үр дүнтэй шүү гэсэн ийм бас зөвлөмжүүд байгаа. Тийм учраас энэ гадны зээл тусламжтай холбоотой асуудал төр онцгойлон анхаарах гэдэг таны саналыг бол би одоо өнөхөр тусгаж явж байна. Бас энэ тодорхой салбаруудад ажиллаж байхад гадны зээл тусламжтай холбоотой ийм төсөл хөтөлбөрүүд олон байдаг. Үр дүнгийн онцгойлон анхаарахгүй бол бас ингээд сунаад тэгээ сунснасаа болоод төсөв хөрөнгө нь улам нэмэгдээд ингээд төсөв дээр ачаал үүсгээд явдаг. За дараа нь тэр нь бол нөгөө санхүү бус төлөвлөлт зохион байгуулалтын дээр бэрхшээл учирдаг. Жишээлбэл долларын ханшны одоо өсөлтөөс болж ханшийн өс болж одоо өнөөдрийн хүртэл олон төслүүд бас ингээд удаашрж байгаа юм тохиолдлууд байдаг. Ийм зүйл дээр бол би аудит хийх шаардлагатай гэсэн таны одоо саналыг бол 100% санал нэг байна. Тэгээд ер нь бол энэ дээр аудит хийх ёстой хийдэг ийм объект чиглэл. За